За өнгөрсөн 20 жилд одоо Монгол улсын экспортод гаргасан гол 3 төрлийн түүх эдийн экспортыг аваад үзэхлээр 20 жилийн 10 жилд нь л түүх эдийн өмнөх оноос бага зэрэг өссөн. 7 жилд нь түүх эдийн буурсан. 4 жилд нь үнэ ханш тогтвортой байсан байна. Тэгэхээр эх хонд бид нар үнэ ханш өснө гэж төсөөлөх нь өөрөө магадлал маш бага байхгүй. Тэр чинь өнгөрсөн одоо сая 2-3 жилд л манай гол нэрийн түүх эдийн үнэ ханш нэлээд сайн өслөө тийм ээ. Нөөцсөн байж юм л. Тэгэхээр эх хонд дахиад үнэ ханш одоо 4 дахь жилдээ өснө гэдэг бол найдвар маш бага байхгүй. Тэр чинь одоогийн яригдж байгаа энэ ковидын нөхцөл байдал урд төршид үргэлжилж байна. Украины дайны нөхцөл улам хүндэрч байна. За өчигдөрхөн одоо Германы Бундестаг дээр одоо нөгөө цэргийн тагнуулын байгууллагын хэлсэн мэдээлэл сонсон байна л да парламент дээр. Тэгэхэд эх хонд Украины дайны үйл ажиллагаа улам үргэлжлэнэ гэдэг мэргэжлийн байгууллагууд нь хэлж байна шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдал ийм байхад бид нар одоо энэ нөхцөл байдалтайгаа уялдсан төлөвлөлт хийхгүй бол бодит байдал дээр бидний нөгөө тавьдаг өөдрөг золтмын бодит байдлаас нэлээд өөр болчих магадaltaй.